Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш аимшигтай яригийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Өнөөдрийн хэрэгтээ яригдах Эмили болон Жозеф нар нь анх 2019 онд танилцсан. Эмилигийн Лорен гэх найз нь тэднийг анх хооронд нь танилцуулж исэн байлээ. Жозефийн хувьд тэрээр шивээс хийдэг, хуваараа шивээсний газар ажиллаулдаг. Лорен Жозефээс шивээс талаар сурах гээд түүнээс хичээл авч авах үедээ Эмилиг өөрийнхөө анхны үйлчлүүлэгчийг болгохоор Жозефийн шивээсний газар нь авч ирснээр Жозеф Эмили хоёр инхүү танилцчихсан. Гэхдээ Жозеф Эмили хоёр хоорондоо нэлээд олон насны зөрүүтэй. Жозеф Эмилигээс 20 насаар ах. Тэд анх танилцаад хэсэг хоорондоо харилцаж байгаад удалгүй анхныхаа болцоонд гарцгаасан. За яг ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ тэд анх болцоонд гарснаас хойш хин хинтэйгээ холбоогүй бараг бүтэн жил болсны дараа гинтгэн л Жозеф Эмили рүү мессеж бичээд тэд буцаад хоорондоо харилцаж эхэлсэн байдаг. Ингээд удалгүй Жозеф Эмилид шивээс хийж өгөхөр болоод тэд дахин уулзцаасан бөгөөд энэ өдрөөс эхлээд бараг л өдөр бүр уулзцааж явсаар сүүлдээ албан ёсоор хосууд болж удалгүй 2020 оны 8 сараас эхлэн бүр Виржиниа мужийн Essex County-д хамтдаа амьдарч эхэлсэн. За хамтдаа амьдарч эхэлснээс хойш 1 сарын дараа буюу 9 дугаар сард нь тэд сүү тавиад харин 10 дугаар сард нь хурмаа эцгэсэн байдаг. Ер нь бол харагдж байгаачлан Эмили, Жозеф хоёрын харилцаа маш хурдтайгаар өрнөж тэд бүр нэг нэгнийхээ гэр бүлийнхэн найз нөхдүүдтэй уулзаж, танилцаж амжилгүйгээр бараг сүү тавиад хурмаа эцгэсэн гэж хэлж болно. За ингээд цаг хугацаа өнгөрсөөр Эмили, Жозеф хоёр гэрлээд 1 жил өнгөрсөн. Хурмынхаа 1 жилийн ойгоор хосууд хамтдаа аялалд гарах гээд энэхүү аялалдаа зориулж жижигхэн автобус хүртэл худалдаж аваад тэрхүү автобусныхаа бүх суудлуудыг нь авч агаад аяллаа ван шиг болгож хүртэл өөрчилсөн байдаг. Ер нь бол Эмили, Жозеф хоёр энэхүү автобустайгаа Америкийг тойрч аялах төлөвлөгөөтэй байсан байлээ. Гэхдээ үүнээс урьдаад хурмын 1 жилийн ойгоо тэмдэглэнгээ Жозефийн эгч болон эгчийнх нь найз залуутай хамт цагийг хөгжилтөө өнгөрүүлцгээхээр төлөвлөсөн байдаг. За энд бас нэг зүйлийг дурдж хэлэхэд тэд анх байр хөлслөөд тусдаа гарсан боловч удалгүй худалдаж авсан автобусын дотроо амьдрах болсон юм билээ. Тэрхүү автобусаа Эмилигийн аав ээж хоёрын гэрийнх нь арын хашаанд нь байрлуулад ер нь бол бүгдээрээ хамтдаа амьдарч исэн гэсэн үг. За ингээд 2021 оны 10 дугаар сарын 15-нд 41 настай Жозеф болон 22 настай Эмили нар аяллаа автобусаа аваад Нью Хампшираас Вермонт мужид байх Болтон гэх жижигхэн хот руу хөдөлцгөөсөн. Жозеф өөрөө энэхүү хотод өсөж торинсон, цаашлаад түүний гэр бүлийнхэн ч гэсэн энд амьдардаг байсан тул тэдний гол зорилго нь бол Жозефийн гэр бүлийнхэнтэй цагийг хамтдаа өнгөрөөх. Ингээд Эмили, Жозеф хоёр 2 цаг гаруй явсны эцэст оройны 7 цагийн үед Болтонд ирээд Жозефийн эгчийн түрээсэж авсан Airbnb дээр нэрсэн бөгөөд энэ үед Жозефийн эгч Никол айл хэдийн Airbnb дээр ирчихсэн тэднийг машины зогсоол дээр хүлээгээд байж исэн. За энэ бол Эмили, Никол хоёрын анхны уулзалт. Никол тэдний хурман дээр нь очиж амжаагүй ч юм уу яасан чи ямар ч байсан Никол Эмили хоёр өмнө нь уулзаж байгаагүй юм байлээ. Ингээд тэд хэсэг машины зогсоол дээр ярилцж агаад Жозеф, Эмили хоёр жоохон амарч агаад Николийн араас дотогшоо ороод Николийн найз залуутай дөрвөлэн хамт кино үзэж цагийг хамтдаа өнгөрөөхөөр тохиролцсон. Гэтэл удалгүй оройны 9 цаг 30 минутын үед Жозеф Никол руу бид хоёр ядраад байгаа болохоор өнөөдөртөө эндээ амарлаа. Маргааш өглөө уулзъя хэмээн мессеж бичсэн. Гэтэл маргааш өглөө нь Жозеф, Никол болон Николийн найз залуутай хамт өглөөний цай уусан боловч Эмили тэнд нь байгаагүй. Никол Эмилигийн талаар Жозефоос асуухад тэрээр хэлэхдээ мэдэхгүй Эмили гинтгэн л энд баймааргүй байна гэд яваад өгсөн хэмээн хариулсан байдаг. Харин энэ үед нь Никол болон түүний найз залуу тэднийг өмнөх оройн нь муудалцчтэй хэмээн бодоод өнгөрсөн байгаа. За ингээд өглөөний цагаа уусныхаа дараа Жозеф аяллаа машинаа найзынхаа байшингийн ойролцоо навэчиж тавиад дараагийн 2 өдөрт нь Никол болон Николийн найз залуу цаашлаад тэр хавьд байдаг найзуудтайгаа уулзаж цагийг зугаатай өнгөрүүлсэн.
Ингээд 10 дугаар сарын 18 болж Эмилигийн аав ээж хоёр нь Жозеф, Эмили хоёрыг гэртээ буцаж ирэхийг нь хүлээгээд байж тул Жозеф өмнө нь ундаг байсан улаан өнгийн жип машинаа унаад ганцаараа үрээд ирсэн. За ийхүү гэртээ ганцаараа буцаж ирсэн шалтгаанаа Жозеф тайлбарлахдаа 15-ны орой Эмили бит хоёр маргалдаад Эмили уурлаад буцаад Нью Хампширт ирнэ гэд байхаар нь би явуулахгүй байхаар оролцсон боловч тэр намайг түлхээд цохиод байсан. Тэгээд бит хоёр машинаас буугаад Эмили гудамж уруудаад алхсан. Харин би эсрэг зүгтэн байх дэлгүүр рүү орчхоод буцаад гараад ирэхэд Эмили айл хэдийн алга болчихсон байсан. Би түүнтэй холбоо барих гад хэд хэдэн удаа оролцсон боловч миний дуудлаганд огт хариулахгүй байгаа. Түүний хаана байгаа гэдгийг нь би мэдэхгүй байна хэмээн Эмилигийн аав ээж хоёрт нь ярьсан байдаг. За Жозефийн ярьсан энэхүү зүйлд нь Эмилигийн аав ээж хоёр бол итгээгүй. Ер нь тэд анх Жозефтай уулзаал түүнийг нэг л онцгүй хүн гэж мэдрээдсэн гэж хэлж болно. Гэтэл яг үүнийг нь батлах гэсэн юм шиг гэрэлснээс нь хойш бараг 3-4 удаа Эмилигийн биеийн дээр нь маажчихсан, хөхөрчихсөн уул мөрүүд байгааг аав ээж хоёр нь анзаарсан байгаа. Иймэрхүү зүйлс ажиглагдах бүрт Эмилигийн аав ээж хоёр нь түүнээс юу болсон талаар асуухад Эмили ч гэсэн нууж хаалгүйгээр Жозеф өөрт нь ийм зүйл хийсэн талаар аав ээжтэй хэлдэг байсан. Ер нь бол энэхүү хэд хэдэн удаагийн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаас болоод Эмилигийн аав ээж хоёр Жозефийн яриад байгаа зүйлс огт итгээгүй. Ингээд тэд шуурхай албаны 911 утсанд дуудлага өгөн охиныгоо ор сураггүй алга болсон талаар мэдээлсэн бөгөөд хамгийн сүүлд нөхөртөөгөө хамт Болтон хотын хавцаа байжгаад тэндээсээ ор сураггүй алга болсон талаар цагдаагийн ажилтнуудад ярьсан байдаг. За харин энэ үед Жозеф Эмилигийн аав ээж хоёрыхоос нь айл хэдийн яваад мөн л ор сураггүй хаана байгааг нь мэддэхгүй ийм байдалтай байсан. За цагдаагийн ажилтнууд Жозеф болон Эмили хоёрыг хайх зураа тэдний аяллаа машиныг нь Болтоноос бараг цаг гаруй зайтай байх Сант Албанид байхыг нь олсон байдаг. Гэхдээ Эмили ч тэр, Жозеф ч тэр хин нь тэнд байгаагүй. Дээрээс нь цагдаагийн ажилтнуудад нэгжлэг хийх зөвшөөрөл байгаагүй тул машины дотогш нь ороод шалгах боломжгүй байсан. Ингээд мөрдөгчөөд ирлээ үргэлжлүүлсээр яваад удалгүй Жозефийг ойрхон байх нэгэн хүнсний дэлгүүрт юм худалдаж аваад зогсож байхад нь түүнийг олсон. Цагдаагийн ажилтнууд түүнийг хилцс рүү хамт яваад мэдүүлэг өгөх боломжтой юу хэмээн асуухад Жозеф ч мөн ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр зөвшөөрсөн байдаг. За энэ бүх болоод байгаа зүйлс бол ердөө нэг өдрийн дотор буюу 10 дугаар сарын 18-нд болоод байгаа үйл явдал. Гэтэл 18-наас 19-нд шилжих шөнийн 1 цагийн үед 911 утсанд өөр нэгэн дуудлага ирсэн. Энэхүү дуудлага өгсөн эрэгтэйг Спенсер Лемонс гэдэг бөгөөд Жозефийн найз ам. Спенсер гэх энэхүү залуугийн хэлж байгаагаар Жозеф хэдхэн цагийн өмнө өөрлөө залгаад унаа хэрэгтэй байна. Намайг ирж аваад машин дээр маань хүргээд өгөөч хэмээн хэлсэн байгаа. Ингээд Спенсер Жозефийг байгаа газраас нь очиж аваад Жозефийн аяллаа машин дээр нь авч ирэх үед тэр хавьд нь бөөн цагдаа нар машиныг нь тойроод шалгаад байжсэн. Спенсер Жозефоос энэ юу бахан цагдаа нар машины чинь эргэн тойронд байж байгаа юм бэ хэмээн асуухад Жозеф машин дотор Эмили үхчихсэн байгаа болохоор хэмээн хариулсан ба Спенсер түүнээс чи эхнэрээ алчихсан юм уу хэмээн асуухад Жозеф тийм хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр цагдаагийн ажилтнууд Эмили Жозеф хоёрын машиныг нь олоод гадна талд нь шалгалт үзлэг хийж явах явцад Жозеф инхүү тэднийг холоос хараад байж исэн байгаа. За ингээд Жозеф Спенсерт эхнэрээ хөнөөсөн гэдгийг хэлсэн даруйд Спенсер Жозефийг машинаасаа хөөж буулгаад тэнд нь орхиод явсан. Дараа нь гэртээ ирснийхаа дараа цагдаагийн газарт дуудлага өгч байгаа нь энэ. За шуурхай албаны утсанд Спенсер энэхүү дуудлага өгсөний дараахан бидний мэдж байгаачлан цагдаагийн ажилтнууд Жозефийг хүнсний дэлгүүрээс олж аваад хилцээр авчиран мэдүүлэг авч эхэлсэн. Жозеф мэдүүлгийнхаа үеэр хэлэхдээ Эмили бит хоёр open relationship буюу хүссэн үедээ өөр хүмүүстэй уулзаж бэлгийн харьцаанд орж болдог ийм харилцаатай. Уг нь бит хоёр нэг жилийнхаа ойгоор манай гэр бүлийнхэнтэй хамт цагийг гоё өнгөрүүлээ гэж бодоод энд ирсэн юм. Гэтэл ирсэн даруйдаа л Эмили надаас хэрүүл өдөөд сүүлдээ намайг зохиж зодоод нэлээд олон зүйл болж байгаад Эмили жаахан тайвшраад унтахаар орондоо орсон.
Харин би буудан дээр суун хэсэг энэ талаар бодож жогоод энэ бүхэн хангалттай гэж бодоод өөрийнхөө гар буг аван орон дотроо унтчихсэн Эмили дээр очиод дээр нь гарч суугаад толгой дээр нь дэр тавьж агаад толгойд нь 2 удаа буутсан. Гэтэл толгойноос нь маш их цус асгараад байсан болохоор нь машин дотор баахан цус болчих байх гэж бодоод толгойд нь гэлхор ууглаад цогцсыг нь шүршүүрт ордог хэсэгтээ оруулаад орхисон хэмээн Жозеф мөрдөгчдөд ярьсан. За цаашлаад Жозефийн хэлж байгаагаар бол тэрээр Эмилийг хөнөөснийхөө дараа өглөө болтол буудан дээр суужгаад гадагшаа гарч Никол болон Николийн найз залуутай хамт өглөөний цай уугаад буцаад аяллаа машин дээрээ ирээд машинаа найзынхаа байшингийн ойролцоо авч ирэн зогсоол тавьсан. Үүнийхээ дараа тэрээр цахилгаан хүрээ ашиглан Эмилигийн цогцсыг жижиг хэсгүүд болгон хувааж эхэлсэн бөгөөд хэдийн хэсэг болгон мөчилсөн Эмилигийн цогцсыг хогийн ууднуудад хуваан хийгээд машин дотроо орхисон байгаа. За үүний дараа бидний мэдж байгаачлан бүхэл бүтэн 2 хоногийн турш Жозеф юу ч болоогүй юм шиг найзуудтайгаа уулзаад эгчтэйгээ хамт гадуур гараад бусад хүмүүстэй хамт цагийг маш аз жаргалтайгаар өнгөрүүлсэн. Энэ үедээ тэрээр Эмилигийн талаар нэг ч удаа дуртаж яриаггүй. Түүний дотны зарим найзууд нь бүр түүнийг гэрэлсэн гэдгийг нь ч мэдээгүй байсан. За цаашлаад бүр найзуудтайгаа уулзчаад тэрээр машин дээрээ буцаж ирээд машиндаа унтдаг байсан байгаа. Гэтэл түүний орны хажуухан талд нь хогийн уутнууд дотор хувааж хийсэн эхнэрийнх нь мөчлүүлсэн цогцос байж байгаа шүү дээ. Тэгэхээр Жозеф цогцсны хажууд юу ч болоогүй юм шиг унтдаг байсан гэсэн үг. За ингээд Жозефоос мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчөд Жозеф Эмили хоёрын аяллаа автобусны дотор нь нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад нэгжлэг хийсэн. Хамгийн эхлээд мөрдөгчөд гал тогооны эд хэрэгсэл байрладаг хэсгээс 3 хутга олсон ба тэрхүү 3 хутган дээр бүгдэн дээр нь улаан хөрөв өнгийн толбнууд үлдээд хатчихсан байсан. Цаашлаад мөрдөгчөд шүршүүрэн байрладаг хэсгээс нийт 8 хогийн уудан дотор хуваагаад хийсэн Эмилигийн цогцос болон Эмилигийн эд хэрэгсэл мөн цус болсон дэр зэргийг олсон байдаг. За ингээд мэдээж Эмилигийн цогцсыг олсон даруйдаа мөрдөгчөд задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсэн ба шүүх эмнэлгийн хариугаар Эмилиг толгой тус газраа 2 удаа буудуулан амьсгал хураасан гэдгийг нь баталсан. Гэхдээ ингээд болоогүй Эмилиг нас барсны дараа цээж, хүзүү, хөвлийн тус газар нь 3 өөр хутгаар нийт 18 удаа хутгалсан байсныг нь мөн олж тогтоосон. Тэгэхээр гал тогооны өрөөнөөс олдсон цусны толботой 3 хутга яг ямар учиртай болох нь энхүү тодорхой болж байгаа. За цаашлаад Эмилигийн биенээс ямар ч цогтууруулах хундаа хэрэгэлсэн уул мөр олдоогүй. Гэтэл Жозефийн хэлснээр бол тэд маргалдаж эхлэхээс өмнө Жозеф Эмили хоёр цогтууруулах хундаа хэрэглээд үүнээсээ болж маргалдаж эхэлсэн хэмээн ярьсан. Тэгэхээр яг үнэндээ тухайн өдөр бол Эмили огт ямар нэгэн цогтууруулах хундаа хэрэглээгүй Жозеф ганцаараа л өөрөө уусан байсан. За үүний дараа мөрдөгчөд Эмили Жозеф хоёрын гар утаснуудыг нь мөн шалгаж үзсэн ба Жозеф Эмилигийн амь насыг хөнөөснийхөө дараа маргааш өглөөн нь Эмилигийн утсыг нь унтраагаад замын хажуу руу гаргаад шидчихсэн байсан. Үүнийг нь мөрдөгчөд олж авсан байдаг. Цаашлаад Жозеф өөрийн үйлдэлсэн хэрэгээ нуунд арагдуулахын тулд Эмилигийн утсыг гаргаж хайсныхаа дараа Эмилигийн утас руу нь хэд хэдэн удаа мессеж бичсэн байдаг. За тэрхүү мессежнүүд нь ерөнхийдөө чи хаана байгаа? Би Николтой уулзах чинь дандаа хүүхэдчийг аашлахын одоо хангалттай гэх мэт ер нь бол дараа нь мөрдөгчөд тэрхүү мессежүүдийг уншаад Эмили л хүүхэдчийг аашлаад асуудал үүсгээд машинаасаа гүйж гараад гэрлүүгээ явна гэд тэгснээ ганцаараа хаа нэг тийшээ яваад алга болчихсон юм шиг тийм сэтгэл төрүүлэхийг оролцсон ийм мессежүүд байсан. Тэгэхээр Жозеф өөрөөсөө 20 насаар дүү эхнэрээ аимшигтай хэрцгийгээр хөнөөчхөөд дараа нь бүх зүйл Эмилигээс өөрөөс нь болсон юм шиг харагдуулахаар оролцсон байгаа. За ингээд ер нь Жозефийг Эмилигийн үхэлд гин буруутай гэдгийг батлах маш олон нотлох баримтууд байсны дээр Жозеф өөрөө мэдүүлгийнхаа үеэр хэрэгээ хүлээсэн тул түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн гол с ิจ гтнэр баривчлан хорьсон. Тэрээр 3 жил орчим шүүх хурлаа хүлээн хоригдож байгаад шүүх хурал нь 2024 оны 12 дугаар сарын 6-нд албан ёсоор эхэлсэн байдаг.
За шүүх хурлын үеэр Жозефийн өмгөөлөгчд нь Жозефийг хэд их ууралснаасаа болоод хэсэг хугацаанд өөрийн ухаанаа алдсан, юу хийж байгаагаа мэдээгүй, өөрийн ухаангүй байсан хэмээн өмгөөлөхөөр оролдсон. Харин прокурорын талаас энэхүү тайлбарт нь маш оновчтой хариултуудыг өгсөн байдаг. Нэгдүгээрт Жозеф мэдүүлгийнхаа үеэр хэлэхдээ өөрийгөө Эмилитэй open relationship буюу өөр хүмүүстэй уулзаж бэлгийн харьцаанд орох нь тэдний хувьд энгийн үзэгдэл хэмээн тайлбарсан. Гэвч яг үнэндээ Жозеф Эмили хоёрын хоорондоо бичигдсэн зурвасуудыг нь хараад үзэх юм бол тэдний харилцаа open relationship байгаагүй. Харин ч эсвэргээрээ Жозеф хэд хэдэн удаа Эмилийг хуурч агаад баригдсан бөгөөд энэ бүрт нь тэдний хооронд томоохон маргаан үүсдэг байсан. Хоёрдугаарт Жозефийн өмгөөлөгчд нь Жозефийг хэрэг үйлдэж байхдаа өөрийн ухаангүй байсан хэмээн хэлсэн шүү дээ. Тэгвэл хэрэг гарсан өдөр Жозеф Эмили хоёр муудалцаад тэдний хэрүүл арай намжаад хин хинэн тайвшраад ирэх үед Эмили унтахаар орондоо орсон. Харин Жозеф 5-10 минут буудан дээр сууж агаад Эмилигийн амь насыг хөнөөхөр шийдсэн. За шүүх хурлын үеэр прокурор шүүх танхимд байгаа бүх хүмүүсийг ямар ч чимээ гаргахгүй байхыг хүсээд шүүх танхим тэр чигээрээ чив чимээгүй орчинд 5 минут сууцгаасан. Дараа нь прокурор шүүгчдэд хандан 5 минут гэдэг бол ийм л урт хугацаа. Жозефийн хувьд энэ хугацаанд түүнд маш олон сонголтууд байсан. Тэр өөрийгөө тайвшруулад гадагшаа гараад алхах, аль эсвэл ихчээхээ байрлаж исэн Airbnb рүү ороод ихчтэйгээ найз залуутай цагийг хамтдаа өнгөрөөх, за эсвэл бүр багийнхаа найзуудтай уулзах сонголт хүртэл түүнд байсан. Харин тэр оронд нь энэ удаан хугацаанд бодсны эцэст өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүйгээр орон дээрээ унтж байгаа эхнэр дээрээ очин толгой дээр нь дээр тавьж агаад 2 удаа буудан амь насыг нь хөнөөх ийм сонголтыг хийсэн. Энэ бол яаж ч харсан, уртаас төлөвлөсөн санаатай аллага. Жозеф юу хийж байгаа гэдгээ хэн хүнээс илүү сайн мэдчихсэн хэмээн прокурор шүүх хурлын үеэр хэлсэн байдаг. За харин энэ үеэр Жозефийн өмгөөллийн баг нь аргаа өөрчлөөд Жозефийг аргагүй хамгаалалт хэрэглэн өөрийгөө хамгаалахын тулд Эмилийг хөнөөсөн хэмээн Жозефийг өмгөөлж эхэлсэн. Тэд хэлэхдээ Жозефийн Эмилийг буудсан гар буу үргэлж хосуудын дэрэн доор нь бэлэн байж байдаг байсан. Хэрэг гарсан өдөр Эмили Жозефийг цохиж зодоод түүн рүү хашгирч орилж жагаад унтахаар орондоо орсон. Харин Жозеф Эмилигийн араас орондоо орохоор оролцсон боловч Эмилис сэрчгээд түүн рүү дахин орилж хашгирч эхэлсэн бөгөөд Жозеф Эмилийг тайдагруулахаар оролцсон боловч Эмили бүр ихээр уурлан дэрэн доороосоо бууга гаргаж ирээд Жозефийг буудахаар оролцсон. Харин энэ үед Жозеф өөрийгөө хамгаалахын тулд бууг Эмилигээс булааж аваад өөрлөө нь буудсан хэмээн ярьсан байдаг. За гэтэл үнэндээ энэхүү ярианд нь ганц ч үндэслэлтэй зүйл байгаагүй. Нэгдүгээрт Жозефийн биен дээрээс тухайн өдөр Эмилийг зодуулсан гэхээр ганц ширхэгч уул мөр олдоогүй. Цаашлаад Жозефийн Эмилийг хөнөөхтөө ашигласан дэр нь хогийн ууднуудын нэгнийх нь дотроос олдсон шүү дээ. Тэгэхээр Жозеф Эмилигээс бууг булааж аваад түүн рүү буцаагаад шууд буудсан байх ямар ч боломжгүй. Үүнээс гадна хэрвээ үнэхээр л хэн нэгэн өөрийгөө хамгаалахын тулд нөгөө хүнээ буудан амь насыг нь хөнөөсөн бол дараа нь тэр хүнийг 18 удаа хутгалаад цогцыг нь хөрөөдөд сууж авахгүй. За ингээд Жозефийн эцсийн шүүх хурал болж шүүгчид 5 цаг хуралдсны эцэст шүүхээс Жозефийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гин буруутай хэмээн үзсэн. Жозеф 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн энэхүү үйлдэлтэй хамгийн багадаа 35 жилийн хойр хэл авна. Гэхдээ шүүхээс түүний ялыг эцсийн байдлаар хараахан зарлааг байгаа. Мэдээж 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг за цаашлаад цогцтой зөв бусаар харьцсан хэрэгээ нуун даллахаар оролцсон гэх мэт өөр бусад гэмт хэрэгүүд ч гэсэн нэмэгдээд түүний ял нь эцсийн байдлаар удахгүй зарлагдах байх. Тэгээд 22хан наснда ийм зэрлэг араатны гарт амиа алдсан Эмили болон Эмилигийн гэр бүлийнхний өмнөөс маш ихээр харамсаж байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусдаагаа мөн хуваалцаарай. Энэ удаагийн та бүхэндээ ярьж хөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү.
Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.